Намайг ажил авахд юу програм хангамж байтугай давсаа портри ард дээр хүрзээр цацдаг ийм хотыг хүлээж авсан. Тэгээ бид нар яг энэ тулгамдаад байгаа асуудлаа хэдүүлээ шийдийгээд тодорхой зорилт төвшүүлээд улирлын бол хагас жилийн төлөвлөгөөнүүдээр хичээлээ. Нийтийн тээврийн бүгдийн цогцоор шинжилгэсэн шийдсэн. Хотны аж ахуйн тоног төхөөрөмжөө шинжилгээ хийгсэн. Одоо бид нар бүр нарийнда давс авах болсон. Чингис хаан Эсгэн усны буудлын нисч бух зурвас дээр цацдаг одоо тэр бодисыг бид нар одоо байгаль орчинд ээлтэй хамгийн одоо хүүтэнд одоо хайлах чадвартай юмар бид орлуулж салж байгаа. Тэгвэл бид нар ийм асуудлуудаа ингээд тодорхой зорилт болгоод дэвшүүлж явж байгаа бол эх жил 26 онд бид нар олон том зорилтууд байгаа чиглэлээ гэсэн нийслэлийн аппарат тэр чигээрээ энэ програм хангамж мэдээллийн технологи дээр хэдүүлээ нэг шинэ шатанд гарыг энэ дээр бас одоо хувийн хвшилтэйг хамтарч ажиллая гэж бодсон. Зарим жижиг одоо цөөн тоотой байгууллагын дэргэд ийм програмын мэрэгчлэлтэн төдийлөн байхгүй байдаг учраас бид нар яг мэдээллийн технологийн компаниудыг нийслэлээр аутсорсинг байдлаар авч ажилуулж байгууллагууд өөрсдөө нөгөө програмынхаа шинжилгэүүдийг хийлгэж яадаг ийм ерөнхий нэг гэрээ хийгээд ерөнхий гэрээнээс байгууллагууд өөрсдөө нэг үрчсэн гэрээнүүд хийж явдаг ийм юмтай болвол яасан. Нэг талдаа техник хангамж, нөгөө талдаа програм хангамж дээр аутсорсингийн үйлчилгээ авбал яасан бэ гэсэн ийм бодолтой байна. Энийг тэгээ та хэд өөрсдөө бодоод тэр бодлогынхоо баримт бичгээр гаргаж ир.